Amityville-ийн аимшигтай байшин хэмээн алдаршсан далайн өргөн чөлөөний 112 гих хаягтай өнөөдөр хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд 6 хүний амийг хөнөөсөн газар гэдгээрээ алдартай байна. 1974 оны 11-р сарын 13-ны шөнө 23 настай Ronald J. Defoe гэр бүлийн 6 гишүүнээ унтаж байхад нь буудан хөнөөсөн байна. Хүү амны хэрэг гарснаас хойш жил гаруйн дараа Луудцын гэр бүл тухайн байшин тохиолдсон зүйлийг үл харгалзан уг байшинг хямд үнээр буюу $80,000 худалдаж авсан байна. Тэдний нүүж урсны дараа хачирхалтай үнэртэй түлхүүрийн нүхнээс ногоон бяцхан нэлцгаа бит гоожж байшин даяараа хачирхалтай толгонууд гарч ирэх үед ерөөсийн үйл явдлууд тохиолдсоноос болж ердөө 28 өдрийн дараа нүүсэн байна. Уг байшингийн эхний эзэн Defoe болон дараа нь худалдаж авсан айлын гэрийн эзэн George Lutz-нараа шөнө бүр 3.15-д сэрдэг байсан хэмээн мэдээлсэн. Энэ үйл явдлаас идэвхлэн The Amityville Horror гэх нэртэй киног 2005 онд үзэгчдийн хүртэл болгосон байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү киног тухайн үйл явдал жигнэсээ болсон байшинд хийсэн байгаа. Уг байшин 1927 онд John J.C. Moynihan гэх барилгачин барьсан байна. Байшин клон стилээр баригдсан бөгөөд 4 унтлагын өрөөтэй 2 давхар 2 машины гаражтай байсан байна. Тус байшинг өнөө хүртэл олон хүн сонирхдаг аимшигтай түүхийн нэг хэсэг бөгөөд цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн түүний түүхийн тухай олон домог яриа байдаг. Мөрдөн байцаагч эсвэл аимшигын шүтэн бишрэгчдийг үйл хөдлөх хөрөнгийн газарт зочлохоос сэргийлэхийн тулд засварын ажил хийж хаягийг нь өөрчилсөн байна. 2015 онд $115 сая үнээр бүртгэлтэй байсан ч $950,000 зарагдсан байна. Үүний дараагаар 2017 онд $605,000 зарагдсан. Энэ Америкийн сүнстэй хамгийн магадaltaй газруудын нэг гэж олон удаа нэрлэгдсэн байдаг. Энэхүү байшин одоогоор хувийн хэрэглээнд байдаг бөгөөд дахин шинэ эзэмшигчтэй болсон. 2000 онд дэвтэрд гарсан Ахмад Британи болон Роберт нар байшингийн эзэмшигчд болсон. Тэд байшинд суурьснаар ямар нэгэн хачирхалтай зүйл болсон талаар хэндэж ямар ч мэдээлэл өгөөгүй. 2010 онд Рита болон Даниэл нар шинэ эзэмшигч болон амьдарч байсан ч 50 байсан бөгөөд аимшигтай үйл явдлууд гараагүй гэж мэдээлдэг. Одоогийн эцэст нь маш нууцтай байдлаар байшинг эзэмшиж байгаа бөгөөд тэдний хувийн амьдралын тухай олон нийтэд илгэсэн мэдээлэл хомс байна.